сайн бацгаана уу? Ерөнхий боловсролын номт нарийн сургуулийн химийн багш нар мандах байна. За өнөөдөр 10 дугаар ангийнхаа сурагчид зориулаад багш нь хим хуулийг ашиглаж хэрхэн бодлого бодох тухай тайлбарлана. За тэгэхээр бодлого бодохын тулд эхлээд бодлогоныхоо хөлөг маш сайн ойлгох хэрэгтэй. За түүнийхэн дараа бодлого бодох ёстой. За тэгэхээр багш нь өнөөдөр самбарт бичсэн бодлогыг жишээ олгож авсан байгаа. Энэ жишээн дээр тайлбарлана. За бодлогоныхоо хөлөгийг уншъя. 20 литр багтаамжтай савнд 17 градус ба 103.3 кПа даалтын үед хураагдсан хим агаатай харьцуулсан ягтан 0.4 байсан бол хим асыг олох гэж. За тэгэхээр юун түрүүний энэ бодлогыг бодохдоо бид өгөгдлөө бичих ёстой. За 20 литр гэхэлэр энэ бол эзэлхүүний хэмжээ мэдэгдэж байна. 20 литр. За 17 градус гэдэг маань температур мэдэгдэж байна. 17 градус. За 103.3 кПа гэдэг нь болохоор даалт гэдгийг та нар мэдж байгаа юм байна. 103.3 кПа. За ингээд харьцуулсан нягт нь 0.4 гэж. За нягт 0.4 гэж. За тэгвэл биднийг юуг олох гэсэн байна? Хүмүүдээ массыг олох гэсэн. Масс тэнцүү агаал гэдэг байна. Тийм үү? Масс. За тэгвэл бид одоо энэ бодлогыг бодоход бол энэ нягт өгөгдсөн, аарын масс өгөгдсөн байгаа учраас бид энийг олно. За энийг олохдоо бид том молекул, энэ том юм гэдэг маань бол молекул масс гэж байгаа. Тэгэхээр угхийн молекул массыг олохдоо бид 29 грамыг хуваадна молийг тэгээд үржүүлж. За тэгвэл энд 29-ийг үржиг нь за 0.4 гэсэн байна. За 29-ийг 0.4 үржүүлээд 11 грамыг хуваах нь байлгарч. За ингээд бид молекул массыг олчлаа. За тэгвэл энэ бодлогыг бодохдоо бид дараах томьёог ашиглаж байна. За томьёог бүгд бичиж PV тэнцүү M-ийг хуваадган том M хуваадган RT. За томьёог тайлбарлая. За P гэдэг бол даралт өгөгдсөн байна. За даралтыг бол энд кельвинээр өгөгдсөн байгааг та бүхэн анзаарч байна. Мөн даралт бол 760 мл мөнгөөсний багны даралт гэж бас өгөгдөж болдог. За тогтмол даралт гэж байгаа 101.3 кПа. Энэ бол эдгээрүүд бол хэвийн нөхцөл юм байдаг байна. За бид нар V-г бол мэднэ. Энэ бол эзэлхүүн. За M бол масс. Том M бол бид молекул масс гэж мэдсэн. За R. За бидний R бол хийн универсал тогтмол гэж нэрлэдэг. Энэ бол 831. 831-ийн joule-ийг хуваадган мол. Тогтмол тоо байдаг. За T бол температур. Гэхдээ энэ бол бидний одоо энэ градусаар өгсөн температур биш байх нь кельвинээр өгсөн температур 273 гэж тогтмол таадаг. Энийг кельвин руу шилжүүлэхдээ 273 дээрээ за өгсөн градусаар нэмдэг гэсэн. За одоо цөмөрөө энэ томьёоноос биднийг жижиг m-ийг олох гэсэн учраас жижиг m-ийг олъё. Жижиг m-ийг олохдоо за томьёоны ургалт хийгээд өгдөөдөө PV-ийг хуваадган RT болж байна. За өгсөн өгөгдлөө бичиж. P за даралт бол өгөгдсөн 103.3. За эзэлхэн өгөгдсөн 20. За том M бид нар 11 гээд болсон байгаа. За үүнийг хуваадган. За үүнийг хуваадган 831 үржидэг. За температур маань болохоор бид 273 дээр 17 градусыг нэмнэ гэсэн. Ингээд 290 бол. За бодлогыг хариу гаргая. Дээдлийн 3 үржигдэхүүнийг нэмээд доотлын 2 үржигдэхүүнд хуваана. Тэгэхээр 9.9 гаргана. 9 градус. За тэгэхээр бодлогын маань 9.9 градус гарч. Тэгэхээр эндээс бидний анхаарах зүйл юу юм бэ гэхээр за томьёоны ургалтыг гэхлээр маш сайн зөв хийх хэрэгтэй. За үүний дараа нэгжүүдэд тавьж явах хэрэгтэй. За дараа нь тогтмол тоонуудаа зөв ашиглах хэрэгтэй. За температураа 273 кельвинд шилжүүлэх хэрэгтэй байна.
273 дээрээ үлдсэн градусаа нэмээд кел уншилж болно гэсэн байна. За анхаарал тавьсан сурагчдаа баярлалаа.